Тариаг тархиндаа үйл ургуулдаг зүүн бүрэнд ажилласан Насгтарч Баатар гэж байсан. Тэр хүний хэлсэн үг байгаа тарилжны зөвлөгөн дээр. Уг нь яг л үнэн бохгүй юу? Уг нь одоо өвөл бид нар чинь овоо завтай цаг нартай байгаа. За би хідэн га тарих уу? Тарихын тулд үрээ яах вэ? Бордоогоо яах вэ? Хинтээ уулз гэрээ байгуулах уу? Юу 5 сар тарихын тулд бид нар тэр бордоогч үрийг 3 сар 4 сар бэлтгэх ёстой байхгүй юу? Ийм бүхнээ төлөвлөөд тэрнийхээ зах зээлийг болоод татан агуултыг хийгээд төлбөрийнхаа нөхцөлийг тохиролцоод ингээд бэлтгэл хангачвал хавраас бид нар яг тэр шаардлагатай хугацаанд өөрийнхөө хүссэн юм технологийн дагуу тарилтаа хийгээд тэр хэмжээгээр одоо саяны ярьдаг үр дүнгээ гаргах ийм л бэлтгэл ажил байхгүй юу? Бэлтгэл үе энэ тариаланчт амралт үе биш шүү. Энэ тариаланчтай эрсдлээс хамгаалах. Зарим хүмүүс ойлгож байна. 20 м 50 м-ийн туршлага тавьчаад 50 м-ийг тавьчаад энэ болно гэвэл та нар 500-га 5000-га ийм юм тарь гэсэн яг одоо баталгаажуулалт нь бид нар гаргаж өгч байгаа хэрэг байхгүй. Энд одоо сайн муугийг ялгачаад одоо сайныг нь за та нар энэ зөвлөмжөөр тариараа ийм бордоо хийгээрэй гэхвэл тэр тариалжтын маань эдийн засгийн хувьд одоо эрсдэл буурах ийм л утгатай үйл ажиллагаа явагдаж байгаа. Шинжлэх ухаанд суурилсан инновацийн бүтээгдэхүүн